За хүний эрхийн үндэсний комисс бүлгийн цөөнх болох нэг 13 бүлгийг бол бид нэр эрхийг нь хангахад тухайлан анхаарах ёстой гэж үздэг. Эрх мэдлийн тэнцвэргүй байдал үүсч магадгүй гэдгээс болгоомжтой учраас тогтолцооны хувьд, институцийн хувьд болон тухайлсан хувь хүнд чиглэсэн ийм хүний эрхийн зөрчил гаргахгүй байх, хэрвээ гарсан бол түүнийг заслын зогсоох, урьдчилан сэргийлэхтэй гарах ёстой гэж үздэг ийм нэг бүлгийг бид нэр тодорхойлсон байдаг. Яг тэгэхээр энэ бүлгүүдийн хувьд өөрсдөө өргөдөл гомдол гаргаад явах заримдаа боломжгүй байдаг. Аслагдсан газар нутгийн байдал, өөрсдийн боловсрол, хувь хүний нөхцөл байдал зэргээс хамаарат ийм боломж багтаа гэж үздэг учраас тогтолцооны хувьд буюу энэ бүлгийн эрх юунд хангагдж байгаа эсэх, хууль тогтоомжийн хэрэгжилд хангаж байгаа эсэх гэдэг дээр хүний эрхийн үндэсний комисс тухайлан анхаарах ёстой гэж үзэж ирэмбэлдэг ийм бүлгүүд юм аа. Энд бид нэгдүгээрт нь үндэсний цөөнх, хэлний цөөнхийг авч үздэг, бэлгийн цөөнхийг бас авч үзнэ. Түүнээс гадна эмэгтэйчүүдийн асуудлыг авч үзнэ, өсвөр насныхны асуудал байгаа, хүүхдүүд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй бие асуудал байдаг. Сэжигтэн, ялдагдагч, хоригдогч, цэргийн гэдэг ийм асуудлууд бас байгаа. Түүнээс гадна хүний эрх хамгаалагчийн асуудлуудыг бас бид нэмдэг. Ингээд үцгээр өөрөөр хэлэх юм бол тэн дээр асуудал үүсч болзошгүй. За энэ эрх нь зөрчигдөж болцсохгүй байдаг ийм 13 бүлгийн дээр бид заавал өөрийнхөө хяналтын хүрээнд байлгадаг. Үүний нэг нь бол энэ үндэсний цөөн, хэлний цөөнхийн асуудал байдаг юм аа. Тэгээ энэ хүрээнд хүний эрхийн үндэсний комисс 2004 онд, 2018 онд бол илтгэл бичижсэн байна. Өөрөөр хэлбэл энэ дээр хэлний боловсролын асуудлыг бол удаа тусгаж ирсэн. Энэ асуудал өдөө хүртэл шийдэгдэх байгаа. Засгийн газарт улсын хурлаас 2 удаагийн тогтоол дээр үүрэг болгосон асуудал нь ер нь энэ монгол хэлээр, албан ёсны хэлээр, өөрийнхөө төрөлх хэлээр сурч боловсрох энэ сургалтын хөтөлбөрийг нь багшийг нь бэлтгэх ёстой. Боловсролыг чанартай олох ёстой гэсэн. Өдөө хүртэл энэ залт бол шийдэгдээгүй. Яагаад шийдэгдээгүй гэж үзэж байгаа нөхөр 2025 онд хүний эрхийн үндэсний комиссийн гишүүнээс шаардлага өргүүлсэн боловсролын яамд тэрэн дээр хос хэлнийхаа боловсролын энэ хөтөлбөрийг батлаач гэдэг шаардлага өргүүлж байгаа. Энэ шаардлагыг хүргүүлэхийн өмнө дүнээд үсгэр нөхцөл байдал өөрчлөгдөөгүй, хүүхдүүдийн энэ сурч боловсрох эрхэд төдийлөн өөрчлөлт дахиж зогт гараагүй байсан учраас шаардлагыг өргүүлсэн. За үүний мөрөөр боловсролын яамнаас бол хос хэлний боловсролын ийм сургалтын хөтөлбөрийг бол батлаад одоо ингээд хэрэгжилтийг хангах ажилдаа орцсон явж байгаа ийм дүр зурагтай. Хоёр дахь асуудал хөдөлмөрлөх эрхийн асуудлыг ярьдаг. Энд бид нар бол хөдөлмөрлөх эрхтэр альва үндэс угсаа шашин шүтлэг за үүнээс үл хамааран одоо бусад нөхцөл байдлаас үл хамааран тухайн ажил албан тушаал тавигдах шаардлагыг хангасан л бол тэрхүү хүнийг одоо хөдөлмөрлөх харилцаа үүсгэх ёстой гэж үздэг. Тэгээд дуусгар болгохдоо аль нэг юм хувийн шинж байдлаас нь хамаарат биш хөдөлмөрийн харилцааны үндслэлээр л дуусгах ёстой гэж үздэг. Энэ хугацаанд сүүлийн 5 жилийн хугацаанд үндэсний цөөнхөөс ирдэг гомдлууд байна. Түүнээс гадна цөөнхийн цөөнх гэж нэрлэдэг байгаа. Баяуулгын аймагтаа бол цөөнх болчдөг нь Бурайд, Тува дөрвөд халах гэдэг энэ үндэстнүүд байна. За энэ хүмүүсээс бас 2 төрлийн гомдол ирж исэн. Аль алийг нь засгийн газрыг шийдэх ёстой гэж үзсний нэг нь боловсролын асуудал. За энэ талаар бас зарим төрлийн ахац гарсан, шийдвэр гарсан гэж хэлж болно. Харин хөдөлмөрлөх эрхийн асуудал дээр бол төдийлөн ахац харахгүй байгаа. Өөрөөр хэлбэл энэ дээр тухайлан дэмжих бодлого байхгүй бол энэ дээр бид нэр яг хуулийн хувьд бол тийм тусдаа авч үзэх заалт зохицуулалт байдаггүй. Тийм учраас нэг бол тухайлан нэмжих юм бодлого шаардлагатай гэж үзэж байна. Ер нь ингээд хүн төрөлхтний түүхийг харъя л да. Хүний эрхийн түгээмэл тунхаглал өөрөө батлагдсан дээр 1948 онд хилээрээ, шашнаараа, соёлоороо ялгаатай хүмүүс бие бинийгээ буруутгах, зөвтгөх энэ үндслээс болол зөрчилдөө үүсдэг, хурцддаг. Тэр нь бүр тэгээд дайм өргөлдөөний шинжид хүрэгдэг. Тэгээд энийг хүний эрхийн түгээмэл тунхаглал нэгдүгээр зүйлдээ юу гэж хэлсэн гэхээр бид одоо хүн болж төрсөн бол төрсэн цагаасаа эхээс мэндэлсэн цагаасаа эхлээд адилхан нэр төртөө хүндлэгдэх учиртай юм аа гэдгийг нь тунхаглаад цаашдаа ингэж эрхүүдийг нь ийм ирэх бол баталгаатай эдлэх нь боломжтой ёстой маа гэдгийг ингэж баталгаажуулдаг. Монгол улсын үндсэн хууль бас ялгаагүй. Ер нь бол ингээд хүн төрөлхтний түүх, тухайн улсын түүх аль нэг цөөнх учраас нь ялгуурлаад ийм давмгаалах байдлаар яваад тэгээд ардчлалыг тогтоодог, инх тайвныг тогтоодог, эв найрамдлыг баталгаажуулдаг түүх гэж үгүй юм билээ. Тийм учраас бид нэр кейс болгоноор буюу тохиолдлуудаар нь авч үзэх ёстой.
энэ бодлогыг ялыгаа тухайлан нэмжих юм. Гендерийн хувьд бол жишээлбэл бид нэр улс төр шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүдийн хүйс цөөнх болчлоо гэж үзээд нэгэн цөөнх болсон учраас квотоор бид нар дэмждэг юм бодлоготой. Үүнийгээ төр тусгай арга хэмжээ гэж нэрлэдэг. Энтэй адилхан бид нар юу гэдгийг илүү залуучуудыг дэмжих гэж хөтөлбөр гаргаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бид нар заавал хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжээ гэж тусдаа төсөл бий болгоод ингээ грант өгч байна. Энэ бол дандаа төр тусгай арга хэмжээ. Энэ хүмүүс өөрсдийнхөө хүчээр та бүхэн ажил хөдөлмөр эрхлээд сураад тэгээд нийгмийн харилцаанд тэгш шударгаар оролцоод үр шимийг нь хүртээрэй гэх юм шудраг бос болдог. Гарааны нөхцөл өөрөө адилхан биш. Ахмадуудад бас адилхан биш. Тийм болохоор ахмадуудад зориулаад бид нар за та бүхэн хөдөлмөр эрхлүүл ийм дэмжлэг өгнө гэж тусдаа зарладаг. Яг ийм байдлаар л бид нар энэ 13 бүлгийн асуудлууд дээр ямарт нь аль бүлэгт нь аль эрхийг нь илүү хангах, хаанаас нь төрийн дэмжлэг гаргах, хаана төрийн бодлого зохицуулалт хэрэгтэй, хаана зөрчил явж болцгүй байна гэдгийг тодорхойлоод ийм төр тусгай арга хэмжээг тодорхойлох шаардлагатай байдаг. Хүчээр гэдэг юм уу энэ асуудлыг бол шийдэх юм бол боломж байхгүй гэдгийг хүн төвлөртний түүх үйл биднэрт харуулдаг. Тэгэхээр Хүнийхэн комиссын өөрийн гэсэн хууль заалуулсан факт гэрээ гэж байгаа конвенц байна тийм. Гэтэл их хуралд удаанаараа зөвлөлийн шаардлага өгүүлээ засгийн газар хэрэгжүүлэх ёстой ч гэдэг юм уу. Энэ процесс нь 25 жилийн турш үргэлжлээд бас тэтгэл хангах ёстой биш байгаа мэдчихэж байна. Тэгэхээр улсын хурал бол засгийн газрын хууль зөрчил байгаа юм биш үү гэж надад бодогдож байна. Одоо бид нар ингээд маш олон төрлийн хүний эрхийн зөрчлийн асуудалтай тулгарч байгаа дүн шинжилгээ хийж байна. Ер нь юунаас болоод хүний эрх зөрчигдөх юм бэ гэхээр нэг 5 үндсэн шалтгаан ярьдаг. Нэгдүгээр нь хууль тогтоомж өөрөө тодорхойгүй байна гэдэгтэй бодлого өөрөө тодорхойгүй байна гэдэг. Хоёрт нь байгууллага институцийн хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоо сул байна. Өөрсдөө чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байна гэдэг асуудал ярьдаг. Гуравдугаарт нь хамгийн том шалтгаан бол батлагдсан хуулийг хэрэгжүүлэхгүй байна. Одоо дүрм, журам, эрх зүйн акт, хууль тогтоомж баталсан. Тэгтэл түүнийг хэрэгжүүлэхгүй байна гэдэг асуудал ярьдаг. Дөрөвдүгээрт нь төсөв санхүүгийн боломж хязгаарлалт нь байна гэдэг. Тавд нь төрийн албан хаагч өөрөө хандлага, мэдлэг, чадвар сул байна гэдэг ийм ярьдаг. Тэгэхээр яг таны хэлж байгаа асуудал нэг шалтгаан нь байдаг. Өөрөөр хэлэх юм бол батлагдсан дүрм журам хууль тогтоомж бодлого яагаад хэрэгжихгүй байгаа юм бэ? Энийг хэрэгжүүлж чаддаг газар ер нь бол эрх зүй төр тогтдог юм л. Зөвхөн тунхаглаад ийм учиртай маа бид ийм ирээдүйд зорихыг тэмүүлж байна гэж хэлээд тогтцдог соёл гэж байхгүй. Хэрэгждэг дүрм журам гэж байхгүй. Тийм учраас хууль тогтоомж батлна гэдэг бол нэг л алхам, түүнийг хэрэгжүүлнэ гэдэг бол маш өргөн өрөөний юм далаацтай алхам болчиход байгаа. Монгол улс энэ хууль тогтоомжийн хэрэгжилтэн дээр маш олон доголдол сул тал байгаа. Түүний нэг нь энэ. Одоо хууль зүйн байнгын орооноос тогтоол гарсан байна. 2018 онд. За цаатан иргэдийн аж байдлыг судалсан байна. За үндэсний цөөнх гэдэг байгаа казакуудынхаа асуудлыг судалсан байна. Тэр дотроо бас одоо амьдраад байгаа энэ уран хаачууд гэдэг ингээд асуудалд нь судалсан байна. Ямар асуудал тулгамддаг юм бэ гэдэг. Нийгмийн халамж хамгааллын асуудал ярьж байна. Тэрнтэй холбоотой засгийн газар бол 2018 онд энэ хүний эрхийн үндэсний комиссын гаргасан судалгаа түүний дүн шинжилгээний мөрөөр засгийн газрын бас тогтоол гаргаж асуудлыг бол шийдэх юм нэг алхмыг бол жишээ нь хийсэн байгаа. Бусдуул нь бол тийм ахицтай шийдэгдэггүй. Энэ дээр засгийн газар өөрийнх нь бол хариуцсан үүрэг мөн. Тэгээд нэг юм бол дандаа байдаг энэ ардчилсан үндсэн хуультай улсад энэ хилээд байгаа тэр бүлгүүд цөөнхүүд эдний эрхийг яаж хангаж байгаа мэ гэдэг бол дандаа тусгайгаар авч үзэж дүн шинжилгээ хийж тэгээд тэр зөрчигдөж байгаа зөрчигдөж болцсохгүй байгаа эрхтэр нь хариу арга хэмжээ авах бол бүх ардчилсан улсын засгийн газрын хүлээдэг үүрэг юм аа. Би асуугаагүй гэхдээ энэ ханд ярих гэсэн байж байгаа. Тэрнээс өмнө нэг асуулт асууж байна. Зарим тохиолдолд бол одоо сая бол танаа нэг хүн бол оршуулгын тухай хууль хэрэгтэй. Яг зарим тохиолдолд spontaneous order болчихно гэж үздэг хүмүүс ч байдаг шүү дээ. Дахиад нэг танаа ажил бий байсан гэх юм журмаар хүний эрх хангалтч тий. Нөгөө сурч бүртгэлэхгүй, захимаар бүртгэлэхгүй бол өмнөх болохгүй ч юм уу тийм ингээд зарим тохиолдолд үгүй журмаар шийдчихмээр зүйлс байгаад байдаг. Заавал бүр ингээд хууль мөл батал санаачлалтай юм уу? Та бол 13 бүлгийн дотроо бол ирэмттэй байдаг. Бүгд засгийн газар руу бол одоо шахаад байгаа юм байхгүй гэсэн
гарлаа гэж ойлгож Үгүй ээ. Энэ 13-ыг засгийн газраас дандаа харж байгаа хэвээр. Эдгээр чи өөрөө өөрсдийнхөө өмнөөс юм ярих жоохон төвхтэй бүлгүүд байхгүй. Тий. Ягаад гэвэл цөөнх штэ. Бүх бүлэгтээ цөөнх нь болоод байгаа өөрийнхөө. Тий. Гэхдээ ер нь журмаар шийдэл бол эсвэл хууль санаачлал гэдэг яриаг танай байгууллагын статусын дүүс асуух зохимжгүй үү? Зохимжгүй. Окей. За та төгсгөлт нь энийг хүмүүс болон тийм ирэх энийг ойлгож явсан гэдэг үндэсний цэцгийн бүрийн олон их хурл засгийн газар point байна уу? Хүний эрхийг хангана, хамгаална, хөлн дэмжин, эрхийг сэргэнэ гэд ярихаар заримдаа нэг өдрийн дотор шийдэгдэг асуудал байж болно. Тэгвэл ихэвчлэн жишээ нь бодлогын шинжтэй асуудлууд энэ альва бүлгийн цөөнхийн эрхийг хангах асуудлаа тууштай тасралтгүй хэрэгжүүлсэн бодлого хууль тогтоомжийн үр дүн байдаг. Энийг богино хугацаанд үр дүн үзэн ч гэдэг юм уу шийдэх боломжтой асуудлууд байхаас гадна урт дунд хугацаанд ингэж байнгын бодлогынхоо түвшинд авч явах ёстой асуудал байдгийг бол санах хэрэгтэй. Тухайлсан иргэн дээ гэд гомдол гаргах юм бол тэр хүний асуудлыг шийднэ. Энэ хүнийг ажилд авсан нь ажилд авахгүй байгаа нь ялгуурлан гадуурхалт юм уу? Ажлаас хасна нь ялгуурлан гадуурхалт юм уу гэд шийдэх юм боломжтой. Харин бүлгийн хувьд авч үзэхээр энэ дээр бол дүн шинжилгээ хэрэгтэй, бодлого хэрэгтэй, шийдэл шаардлагатай. Тийм учраас энэ нэг төвшөндөө ялгаж бол авч үзэх шаардлага байдаг. Тэгээ айл болох соёлын түвшин, зан заншлын түвшин, тэгээд дараа нь эрх зүйн баримт бичиг, дүрм журмын түвшинд тэрнийхээ хэрэглээний түвшинд, практик түвшинд ингэж хүний эрхийн соёлыг төлөвшүүлнэ гэдэг бол хугацаа шаарддаг. За түүнээс гадна энэ хүний эрхийг хангах дээр бол айл нэг байгууллага, ганцхан байгууллага хаяглагадаад тэр нь хийждэг бол өдийн хугацаанд мэдээж хүн төрөлхтөн нэг байгууллагатаа энэ чиг үүргийг өгч байсан. Тийм биш учраас гүйцэтгэх хэрэгмэдлийн хүрээнд энэ бодлогоо тодорхойл, тэрэгжилтэй ханга гэдэг нь явж байна. Хууль тогтоомжийг батлах үргэн за улсын хурлд тэнтэй хуваалцахгүй гэдэг явж байна. Энэ донд хүний эрхийн үндэсний комисс ямар үүрэг гүйцэтгэдэг вэ гэвэл бид нар оншийг тогтоох гэж одоо зөвлөж хэлье. Хэрвээ хүн ингээд асуудал байна, эрүүл мэндэд гэхээрээ ерөнхий эмчэд ханддаг. Тэгээд хэрвээ одоо айл нэг илүү нарийн мэргэжлийн эмчэд харнах шаардлагатай бол түүнийг нь зөвлөдөг. Яг л энэтэй адилхан үүргийг гүйцэтгэж луужингийн үүрэг, оншийг тогтоох үүргийг хүний эрхийн үндэсний комисс хуулиараа гүйцэтгэдэг. Харин тэр тогтооцсон оншийг эмчлэх тэр заагаад байгаа луужингийн зүг энэ хандах асуудал бол бусад төрлийн байгууллага ялангуяа засгийн газрын үүрэг байдаг. Засгийн газарт хүний эрхийн хангах хамгаалах хуулийн нэмжих хэрэг зэрэг тогтолцооны их хэсэг нь явдаг. Учир нь манай төрийн байгууллаганд 4200 байгууллага гэж байгаа. Энэний 90% нь засгийн газрын харьяаны мэдлийн байгууллагууд. За ингээд төрийн албан хаагчдын 90%, төсвийн нөөцийн 90% нь энэ байгууллагад ногддог юм аа. Тэгэхээр засгийн газар бол хүний эрхийг хангах хамгаалах хуулийн нэмжих эрх зэрэгэд манлайлах үүрэгтэй байгууллага байдаг. За эрх сэргээх бол харин шүүх эрх мэдлэр эцэслэн шийдэгддэг тодорхой тохиолдол бүхэн дээр хүн болгон дээр яригддаг тусдаа асуудал байдаг. Харин засгийн газрын түвшинд бол сая хэлээд байгаа энэ бүлгүүдийн эрхийг хэрхэн яаж хангах юм бэ гэдэг тэр дандаа дүн шинжилгээ хийж явж явах ёстой үүрэгтэй ийм байгууллага юм аа. Баярлалаа. За сайн өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд. За сүүлийн үед манай Монгол улсад үндэсний цөөхөн асуудал маш их яригдчихэж байна. Тэгэхээр та үндэсний цөөх гэж нэгдүгээр юу хэлээд хоёрдугаар нь одоо яг энэ гомдол маргааны үед яг ямар асуудал олж яригдаад байгаа вэ? За тэгэхээр Монгол Улсын үндсэн хуулийн дээр Монгол Улсын иргэн бүр альва ялгуурлан гадуурхалтаас ангид байх хэрэгтэй гэдгийг бол тунхаглаж өгсөн. Тэгэхээр Монгол Улсын хувьд бол бас үндэстний хувьд бол Монгол үндэстэн, Казак үндэстэн, Тухайн үндэстэн гэдэг ингээд гурван үндэстэн дээр нь одоо олон ястнууд орсон байдаг одоо ийм нэгдмэл Монгол улс. Нэгдмэл Монгол улс гэж одоо тодтогч байгаагийн хувьд бол эдгээр одоо үндэстэн ястнууд бол бүгд тэгш хэрэгтэй. Тэгэхээр альва хэлбэрээр одоо Монгол иргэн Казак үндэстнийг одоо ялгуурлах, Казак үндэстэн Монгол үндэстнийг ялгуурлах энэ үйл явдал бол байж болохгүй маа гэдгийг хэлж байгаа. Энэ өөр хүний эрхийн зөрчил болно. Хоёрдугаарт ер нь энэ одоо үндэстэн хоорондын соёлын ялгаатай байдлууд бий байдаг. Одоо сүүлийн үед захирам сүлжээнд өрнөд байгаа одоо Казак үндэстний оршуулгын зан үйлтэй холбоотой асуудал яригдж байна. Тийм ээ.
өөр одоо магадгүй одоо казак үндэстнүүдийн хувьд монголчуудын одоо соёлын ялгаатай байдлыг тэдэнд хүндрэл учруулдаг асуудал байхыг бид хүн бас сайн мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр ийм соёлын ялгаатай байдлыг бол харилцан хүндэтгэж явах хэрэгтэй юм байна. Гэхдээ энэ зөвхөн хууль дүрм журмын хүрээнд л явагдах ёстой. Бид нар соёлын ялгаатай байдалтай гээд энэ хуулиас гадуур гэдэг юм уу эсвэл одоо бусдын эрх хэрэгчлөөнд халдсан байдалтайгаар энэ асуудал бол хэрэгжиж болохгүй гэж үзэж байгаа. Тийм учраас хүний эрхийн үндэсний комиссийн зүгээс одоо тодорхой одоо санал одоо асуудлуудыг бол эрхгүй байгууллагууд бол дэвшүүлж байсан. Үндэсний цөөнхийн асуудлыг ч одоо хүний эрх хэрэгчлөөний төлөв байдлыг илтгэлдээ оруулаад тэдэнд бол тодорхой одоо чиглэсэн бодлогууд байх ёстой байна гэдгийг бол оруулж өгчсэн байдаг. Цаатан иргэдтэй холбоотой асуудалтай жишээ нь бид хүн бол одоогоос нэг 10 гаруй жилийн өмнөөс асуудлуудыг судлаад тодорхой шийдвэрүүдийг гаргаад одоо тэтгэмж авдаг болоод ингээд явж байна. За казак иргэдийн хувьд бол бас тодорхой хэмжээнд хос хэлний бодлогыг хэрэгжүүлэх ёстой гэдэг дээр бол хүн одоо эхлээрээ сууж улсах хэрэгтэй гэдэг одоо хүний эрхийн төгөөмөн тунхаглал олон улсын гэрээний үнцээр баталгаажуулсан энэ эрхийг бол хэрэгжүүлэх ёстой гэдэг энэ аль болох одоо тэгшэрхийн зарчим үндэстэн ястан хоорондын ялгаатай байдлыг арилгах Монгол улсын одоо нэгдмэл Монгол улсын үндсэн хуулийн дор эрхтгш байх ёстой гэдэг энэ зарчмыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа. За энэ үндэстэн ястнуудын одоо аж амьдралтай холбоотой гэдэг юм уу энэ ястан хоорондын асуудлаар бол хүний эрхийн үндэсний комиссийг төдийлөн одоо гомдол мэдээлэл олноор бүртгэгддэг. За сүүлийн үед нийгмийн цахим сүлжээнд өрнөж байгаа энэ хилцүүлэг гэх юм уу санал шүүмжлэлтэй холбоотойгоор одоо нэр бүхий одоо казак иргэдийн зүгээс бол хүний эрхийн үндэсний комиссд ялгуурлан гадуурхалтанд өртөж гинэ гэдэг агуулгаар гомдол гаргаад за энэ бол яг шалгах ажиллагаандаа бол явагдаж байна. Бид энэ дээр одоо холбогдох шалгах ажиллагааг явуулаад зохиох одоо дүгнэлт шийдвэрээ гаргаад гомдол гаргагч нарт бол мэдээлнэ. За олон нийтэд мэдээлэх асуудал бол байхгүй. Гомдол гаргагч бол тухайн өөрийнхөө гаргасан гомдлын хариуг бол өөрөө авдаг ийм зохицуулттай. За тэгэхээр эцэст нь бол хэлэхэд ер нь бол хүний эрхийн үндэсний комиссоос барьж байгаа зарчим юу гэхээр нэгдмэл Монгол улсын иргэн альва үндэстэн ястан гэдгээс үл хамааран бүгдээрээ үндсэн хуулийн дор бол тэгш байх ёстой. Үүнээс үндсэн хуулиараа бүгдээрээ адилхан хамгаалуулах ёстой, тийм ээ. Ялгуурлан гадуурхалт, үзэн ядалт магадгүй цаашлаад энэ нь одоо гэмт хэрэг зөрчлийн золиос суулгах. За хүний эрхийн зөрчлийг улам даамжруулах гэдэг юм уу энэ асуудлуудыг бас гаргаж болохгүй гэж үзэж байгаа. Дээр нь бие биенийхээ соёлын ялгаатай байдлыг хуулийн хүрээнд бол хүндэтгэн үзэх ёстой. Хуулийн хүрээнд. Өөрөөр хэлбэл асуудал бол хууль давсан байдлаар шийдэгдэж болохгүй. Аль альнийхаа соёлын ялгаатай байдлыг нүүдэлчдийн хэв шинжийг бол зөрчихгүй харилцан үндэтгэж байж энэ Монгол улсын иргэд бол эргэтгш одоо аж төрнөө л гэж ойлгож байгаа. За. Хоёр гомдол ирсэн гэсэн шүү дээ. Тэгэхээр хоёр гомдол бол тухайн хүнд тохиолдсон кейсээс болж ирсэн үү? Нэгдүгээр асуулт. Хоёрт нь сошиал медиа талцаад байгаа. Энэ дундаас одоо сошиалос болж сошиал медиад би ялгуулалт өртөж байна гэсэн утгатай байсан уу? Гэхдээ нэгтгэхээр утга нь юу вэ гэхээр сошиал медиад талцал үүснээс үүдэлтэйгээр гомдол гаргаж болдгийм байна. Хэрэг сэтгэлтэй ч юм уу ийм их болж ирсэн байна. Саяын манад ирж байгаа гомдлын агуулга бол улсын хурлын нэр бүхий гишүүн одоо Монгол улсын үндсэн хуулийн дээр заасан иргэн ядгуурлан гадуурлаас ангид байх эрхийг зөрчиж байна гэсэн агуулгатай ийм гомдол бол ирсэн. Өөрөөр хэлбэл казак үндэстнийг одоо ядгуурлж байна гэсэн ийм агуулгатай гомдол юм байгаа. Түүнээс нийгмийн цахим сүлжээнд өрнөд байгаа талцал хуваалтлаас үүдэлтэйгээр одоо тухайн иргэний эрх зөрчигдсөн биш. Одоо нэр эрхгүй албан тушаалтны үзэл бодол хандлага нь бидний эрхийг ядгуурлан гадуурхах нөхцөлийг бүрдүүлээд байна гэсэн ийм агуулгатай гомдол бол байдаг. За өөр юм асуулт хэлээ. Бас би одоо өөрөөс ч асуугаагүй гэхдээ би нэг ийм point хийх байсан даа гэдэг. За би тэр нөгөө юуг соёлын ялгаатай байдлыг бол хэлсэн те. Соёлын ялгаатай байдал гэдэг маань юу гэхээр нөгөө оршуулгын зан үйлийг хэлээд байгаа шүү дээ. Энд ихтэй нөгөө оршуулгын тухай хууль байхгүйгээс үүдэлтэйгээр энэ зөрчлүүд гарч байгаа. За тэгэхээр Монгол улсын нийгмийн харилцаа бол бүгдэлтэй одоо хуулийн зохицуултын хүрээнд явагдах ёстой. Өнөөдөр Монгол улсад бол оршуулгын тухай хууль гэдэг хууль бол байдаггүй. Оршуулгын зан үйлийг бол одоо орон нутгийн үндэтгэн өрөө өгдөх ёсны байгууллагын батлан гаргасан дүрм журмын хүрээнд явагдаж байгаа. Тэгэхээр энэс үүдэлтэй нөгөө соёлын ялгаатай байдлаас үүдэлтэйгээр зохицуулагдаагүй, хуульчлагдаагүй энэ харилцаанаас үүдэлтэй бас энэ иргэд хоорондын зөрчлүүд гараад идэг. Ялангуяа одоо
Казак болон Монгол үндэстэн зэрэгцээ орсон сууж байгаа ийм одоо аймаг орон нутгад энэ асуудлууд нэлээд хүндрэлтэй байдаг. Тэгэхээр хүний эрхийн үндэсний комиссийн зүгээс юу гэж асуудал дээр хандж байна вэ гэхээр ерөөсөө оршуулгын тухай хуулийг бол батлан гаргах шаардлагатай. Хуулиар нэг асуудлыг зохицуулаагүй учраас энэ дээр үл ойлголцол гараад байна. Өөрөөр хэлбэл оршуулгыг хаана ямар нөхцөлд ямар одоо дэг журмын хүрээнд ямар зохицуултын хүрээнд хийх ёстой зохицуулт өнөөдөр байхгүйгээс үүдэлтэйгээр казак иргэд өөрсдийнхөө одоо соёлын хүрээнд оршуулгынхаа зан үйлийг хийж байгаа. Энийг бид хүн буруутах аргагүй. Яагаад гэвэл тэр хүн соёлынхаа хүрээнд хийж байгаа. Өнөөдөр ямар нэгэн оршуулгын тухай хууль байхгүйгээс үүдэлтэйгээр тэрийг хориглоогүй учраас энэ дээр тухайн иргэдийг буруутгах явж боломж байхгүй. Тийм учраас төр өөрөө нийгмийн бүхий харилцааг өөрөө ямарваа нэгэн хэмжээгээр хууль болон улсын хурлын тогтоол цархааны хэм хэмжээний актаар зохицуулах ёстой. Энэ үүргээ биелүүлж энэ одоо оршуулгын тухай хуулийг бол батлан гаргаж иж асуудал бол нэг тийшээ болох ёстой гэж харж байгаа. Хүний эрхийн засгийн өдрийн үеэ. Тремент. Тэгэхээр одоо үндэсний цөмхийн асуудал бол нэлээд одоо нийгмийн сүлжээгээр өмрөг авч байгаа, талцаж маргаж байгаа. Тэгэхээр хүний эрхийн комиссийн Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссийн одоо байгууллагын үүднээс үндэсний цөмхийн асуудлаар улсын хурлд ямар санал зөвлөмж өгч ирсэн бол энэ үндэсний цөмхийн асуудлыг та юу гэж харж байна юу одоо иргэд анхаарах гэж бодож байгаа. За Монгол улсын хүний эрхийн үндэсний комисс хуулиар заасан чиг үүргийнхаа хүрээнд хүний эрхийн олон талт асуудлуудыг хөндөж зөрчлөөс урьдчилан сэргийлэх за хүний эрхийн хүндэтгэх хамгаалах чиглэлээр бол маш олон асуудлуудыг хөндөж ажилладаг байгаа. За эдгээрийн дотор бол үндэсний цөмхийн асуудал за үндэсний цөмхийн одоо эрхийн асуудал бол одоо бас маш том байр суурийг эзэлдэг анхаарах ёстой зайлшгүй анхаарах ёстой асуудлуудын нэг байдаг. За Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуулиар Монгол улс дахь хүний эрхчлөөний байдлын талаарх илтгэлийг комисс чиглэл үүргийнхаа хүрээнд улсын хурлд жилд бүр одоо боловсруулж хилцүүлдэг бага хөргүүлж хилцүүлдэг. За энэ одоо 25 жилийн хугацаанд бол комисс 25 удаагийн илтгэл боловсруулж их хурлд хөргүүлсэн. За үүний дотроос яг одоо тухайлан 5 одоо илтгэлд үндэсний цөмхийн эрхийн асуудлыг бол хөндөж холбогдох одоо чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг одоо зөвлөсөн одоо 30 гаруй зөвлөмжийг бол улсын хурл танилцуулсан байдаг. За энэ одоо илтгэлийг их хурлаар хэлэлцээд холбогдох чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг тогтоолоороо их хурлын тогтоолоор засгийн газарт бол даалгадаг байна. Тухайлбал 2004 онд одоо 3 дахь илтгэлийнхаа хүрээнд цаатан иргэдийн асуудлуудыг авч хүндсэн байгаа. За мөн одоо 2009 онд бол буюу 8 дахь илтгэлийнхаа хүрээнд бол цаатан, тува, казак иргэдийн одоо эрхийн асуудлыг авч хүндэж ирсэн. За энэ чиглэлээр бол бас яг энэ 3 бүлгийн одоо 3 одоо ясны хувьд бол 24 санал зөвлөмжийг бол их хурлд хөргүүлж одоо бас холбогдох одоо байнгын хорооны тогтоол бол гарсан байдаг. За 2017 онд мөн одоо 16 дахь илтгэлийнхаа хүрээнд хүүхдийн эрхийн хэрэгжлийн зарим асуудал сэдвийн хүрээнд Баян Улгийн аймагт одоо аймгийн одоо хүүхдүүд үндэсний цөмхийн дунд амьдарч байгаа хүүхдүүдийн одоо их хэлээрээ боловсрол эзэмших эрхийн асуудлыг мөн хөндөж энэ чиглэл дээр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг бол одоо их хурлын тогтоолоор засгийн газар даалгасан. Гэх жишээтэй ингээд одоо 5 одоо илтгэлд бол одоо комисс одоо үндэсний цөмхийн асуудал энэ дотор бол зөвхөн одоо казак иргэдийн асуудал биш тийм ээ. Цаатан, тува, урианхаа гэх мэтчлэн одоо иргэдийн асуудлыг бол иргэдийн эрхийн асуудлыг хөндөж их хурлд танилцуулсан. За их хурлд танилцуулсны мөрөөр засгийн газарт бол хууль зүйн байнгын хорооны болоод их хурлын тогтоолуудаар холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг даалгасан байдаг. За харамсалтай нь бол яг засгийн газрын одоо яг энэ засгийн газарт өгсөн одоо тогтоолоор өгсөн үүрэг даалгаврын биелэлт бол төдийлөн хангалттай биш байгаа гэдэг. Монгол улсын одоо хүний эрхийн үндэсний комиссийн одоо энэ илтгэл буюу Монгол улс дахь хүний эрх хэрэгчлөөний төлөв байдлын талаарх илтгэлийг хэлэлцээд засгийн газарт өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг засгийн газар жил бүр одоо улсын хуралд танилцуулж илтгэх одоо үүргийг хүлээдэг. За энэ одоо үүрэг маань бас төдийлөн хангалттай биш байгаад байна. Тогтоолоор бас одоо засгийн газарт үүрэг өгөө тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг бол хууль зүйн байнгын хороонд даалгадаг байна.
Тэгэхээр яг энэ одоо тогтоолын хэрэгжилт хууль зүйн байнгын хороо тухайн жилд бол засгийн газрын одоо тогтоолын хэрэгжилтийг хангасан байдлыг сонсож мөн одоо холбогдох арга хэмжээг авах ийм одоо шаардлагатай байдаг. Гэтэл бол тогтоолын хэрэгжилт маань өнөө хүртэл төдийлөн хангалттай биш. За мөн одоо тогтоолын хэрэгжилтэд одоо дүн шинжилгээ үнэлгээг одоо хийснээр их хурлаас одоо их хурлын тамгын газраас мөн одоо сүүлийн 5-6 удаагийн илтгэлийн мөрөөр одоо гаргасан их хурлын тогтоолд үнэлгээ хийсэн байгаа. Мөн хэрэгжилт хангалтгүй гэдэг ийм үр дүн гарсан байгаа. За мөн комиссоос одоо бид бас одоо яг холбогдох яамдуудаас одоо илтгэлийн хэрэгжилтийг авч тайлангийн нэгтгэж аваад өөрсдөө бас үнэлж үздэг. За энэ дээр бол мөн одоо үнэлгээ нь хангалтгүй гэсэн ийм одоо байдалтай байна. Хос хэлтэй байх асуудалтай боловсролын яам засгийн газартай харьяалалтай өөрийн нэг ч удаа яваагүй тийм. За хос хэл дээр одоо буюу одоо их хэлээр боловсрол эзэмших ялангуяа суурь боловсрол эзэмших эрхийн асуудлыг бол бас хөндөж тавьсан те. За энэ хүрээнд бас холбогдох мэдээлэл одоо судалгаа дүн шинжилгээ хийгээд хяналт шалгалтыг хийгээд боловсролын сайдад бол комиссийн гишүүнийд одоо шаардлагыг хөргүүлсэн байна. За энэ шаардлагад бол холбогдох асуудлуудыг тусгасан те. Хүүхдүүдийн одоо их хэлээр суралцах эрхийг хангах хүрээнд за холбогдох хууль улсын гэрээний одоо заалтуудыг хэрэгжүүлэхийг бол шаардсан. За энэ шаардлагын бэлтийн хүрээнд боловсролын сайдаас Баян-Улгийн аймгийн боловсролын газар засаг дарагт бол бас холбогдох чиглэл удирдамжийг бол хөргүүлсэн гэсэн ийм хариу бидэнд өгсөн байна. Тэгээд эцэст нь би асуугаагүй боловч би ийм point ярих байсан даа гэдэг дараа энийг ярих байсан гэдэг нэг юм гэж хэлмээр байгаа юм байна. За комиссоос боловсруулад жил бүр их хурлд танилцуулж байгаа илтгэл бол одоо комиссийн үйл ажиллагааны чиг үүрэг за мөн чиг үүргийн хамгийн чухал хамгийн том асуудал байдаг. Ажил үйл ажиллагаа байдаг. За энэ одоо илтгэлийг боловсруулахад бол бид бүтэн жилийн хугацаанд тухайн одоо сонгосон эрхэн зөрчигдөж байгаа асуудлаар бол бүтэн жилийн хугацаанд маш их олон хяналт шалгалтуудыг хийдэг, судалгаа дүн шинжилгээнүүдийг хийдэг. За олон талын уулзалт хэлэлцүүлүүдийг зохион байгуулдаг тийм ээ. За энэ олон ажлын үр дүнд одоо илтгэлээ боловсруулж их хурл танилцуулдаг. За их хурл танилцуулаад хэрэгжилтийг нь одоо хангаж ажиллахыг тийм ээ. Яг энэ гараад байгаа зөрчлүүдийг арилгахыг за мөн одоо хүн эрхийн үндэсний комиссоос өгч байгаа энэ зөвлөмж саналыг биелүүлэхийг одоо засгийн газарт даалгадаг. Харамсалтай нь яг энэ төдийлөн хангалттай биш, хэрэгждэггүй ийм асуудал байна. Тэгэхээр яг аль талдаа засгийн газар их хурлынхаа тогтоолыг биелүүлдэг байгаасаа тийм ээ. За мөн одоо их хурл одоо гаргасан тогтоолынхоо хэрэгжилтийг эргэж одоо үнэлж дүгнэдэг. За тодорхой одоо шаардлагатай бол хариуцлага тооцдог, илүү сайжруулах тал дээр бас анхаарч ажилладаг байвал одоо энэ эрхийн зөрчлийн асуудал маань бас бүрэн шийдэгдэхгүй маа гэхэд тодорхой хэмжээгээр бас багасах одоо шийдэгдэхийн боломж бүртнэ л гэж харж байгаа. Тэгвэл өнөөдөр үндэсний цөмхийн талаар яриад байгаа. Таныг саяхан Баян-Улгийн аймагт ажиллаж ирсэн гэсэн байгаад тэр талаар ярьж байна. Тэгэхээр Баян-Улгийн аймагт нэг иргэдийн харьяаллын асуудал, харьяалын амралтай асуудал нийлээд бас тулгамдж байдаг. Энтэй холбогдуулаад энэ харьяалал бичиг баримт тийм ээ үнээс үүдээд нийгмийн халамж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, боловсролт буюу сурч боловсрох эрх гэх мэт эрхүүд хөндөгдөх асуудал ярьдаг. Өөрөөр хэлбэл иргэний харьяалалтай байх эрх нь өөрөө одоо бичиг баримттай байх эрх нь өөрөө энэ бусад эрхийн идэлх үндэс суурь баталгаа болдог. Тэгэхээр яг Баян-Улгийн аймагт одоо сүүлийн одоо 90 оноос хойш үүссэн одоо нөхцөл байдалд холбогдуулаад энэ иргэний харьяаллын асуудлуудад нэлээд хүндэтгэлтэй тулгамдж байгаа нэг чухал асуудал болж үүнээс үүдэж хүний эрхийн асуудал нэлээд хүндэгддэгөө. Тэгэхээр энэ асуудлын хүрээнд одоо нөхцөл байдал буюу хүний одоо иргэний харьяалалгүй болон хоёрдугаар харьяалалтай мөн Казахстан улсын харьяат болсон боловч Монгол улсад Баян-Улгийн аймагт амьдарч байгаа тэр иргэдийн эрхийн нөхцөл байдалтай танилцах шугамар бол ажилласан. Энэ гол нь бол нэгдсэн үндэсний байгууллагын
дөрвөгчдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын одоо төлөөлөл болон одоо төлөөллөөс одоо аймгийн засаг даргын олон засаг даргын хамгаалалттай хамтраад тухайн одоо харьяалтгүй иргэдийн болон тэр Казахстан улсын харьяатай тэр иргэдийн одоо эрхийн нөхцөл байдалд судалгаа дүн шинжилгээ хийх ажлыг бол хийж байгаа. Үүнд бол хүний эрхийн комиссоос бол хамтарч дэмжлэг үзүүлэх чиглэлээр бол тэнд Баян-Улгийн аймагт бол ажиллалаа. Тэгэхээр Баян-Улгийн аймагт ер нь бол харьяалалгүй 41 орчим иргэн бол байна. Үүний ихэнх нь бас бичиг баримтгүй байна. Үүнээс болоод эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байх. Ийм боломжуулалтыг авч чадахгүй байх. Эрхүүд нь чөрчигдөж байна. Түүнчлэн хүүхэд сургууль сурах, улмаар сургуульд сурсан ч төгсөлтийн одоо бичиг баримтын үүд нь одоо боловсролын баримтыг авч чадахгүй байх. Тийм асуудлууд бол нэлээд гарч байна. Түүнчлэн одоо өөрөөс үл хамаарах бас шалтгаанаас бас иргэний харьяалал бас алдсан байх. Тийм нөхцлүүд бас байна. Өөрөөр хэлбэл гэр бүлийнхэн хүмүүс нь буюу одоо тухайн нөхцлөөс хамаарат бичиг баримтын одоо ашиглах ч юм уу замаар одоо бичиг баримтын одоо иргэний Монгол улсын харьяатаас гаргацсан. Тухайн иргэн өөрөө хүсэл гаргаагүй байдаг. Ямар тохиолдолд мэдсэн бэхээр нөгөө иргэний хөнөөлөхийг авах үедээ л тэр асуудлаа мэдсэн мэт. Тэгээд тэр иргэд өөрсдөө Монгол улсын хилээр гараагүй байдаг. Ийм бас нөхцөл байдлууд бас байна. Цагаалсан одоо хин нэгэн иргэн өөр иргэний харьяаллыг одоо холдуулж шилжүүлэх болно. Харин тийм нөхцөл байдал бас байх шиг байна гэж харагдсан. Өөрөөр хэлбэл зарим иргэд ярьж байгаа л бид нар Монгол улсын харьяатаас гараагүй, өөр гарах хүсэлтээ өгөөгүй. Тэгээд түүний гэр бүлийнхэн гишүүд нь бүгд Монгол улсын харьяат байна. Тэгтэл би ингээд иргэний үнэлгээ авах гэтэл Монгол улсын харьяатаас гасагдсан байна. Яг тийм одоо кейс төслүүд бас яригдж байна. Тэгсээр нь өөрсдөө Монгол улсын харьяатаас гараагүй. Мөн зарим тохиолдолд одоо гэр бүлийнх нь аль нэг буюу эцэг эхийн аль нэг нь одоо бүрэлдэхүүн бусад хүмүүсийн бичиг баримтыг бүрдүүлж өгөөд Монгол улсын харьяатаас гаргацсан. Өөрөө гараад нөгөө Казахстан улсын харьяат болцсон. Тийм бас нөхцлүүд бас байна. Тэгэхээр тухайн нэг иргэн за Казахстан улсын иргэн болоо гэдэг чинь хөрөнгөний одоо эрх хэрэгчлөөч юм уу байж болно шүү дээ. Гэтэл яагаад гэр бүлээр нь бүгднийх бичиг баримтыг аваад өөрөө гараа авчдаг бусдыг үлдээч тийм үү ямар их ашиг байгаа учраас ийм зүйл тохиолдох. Яг одоо энэ яг нөгөө тухайн эцэг их тийм ээ эцэг их нь одоо аль нэг эцэг их шүү дээ. Өөрийнхөө болон гэр бүлийнхаа буюу хүүхдүүдийнхаа бичиг баримтыг өөрөө үлдэх хүн хуулийн төлөөлөгч гэдэг агуулгаар ингээд бүрдүүлээд материалын өгөөд тэгээд нэг холбогдох шийдвэрт нь гаргаад суулаад ингээд харьяатаас гаргацсан байгаа тохиолдлууд бас байна. Нөгөө хүүхдүүд нь болохоор одоо мэдхгүй явж байгаад гинт нөгөө насанд хүрээд бичиг баримт авдаг юм эсвэл өөр ямар нэгэн байдлаар ингээд мэдсэн тохиолдлууд бас байна. Тэгэхээр Монголд амьдарч байгаа мөртлөө Казахстан улсын иргэд болчихсон байгаа хүмүүс гэсэн үг тийм. Гэхдээ бас зарим тохиолдолд бас юм байна. Тухайн яг ингээд гаргацсан ирнэ Казахстан улсын бас харьяат болоогүй. Тийм бас хүмүүс байна бас. Өөрөөр хэлбэл тэг хаач харьяалдаг өөсөө үндсэндээ харьяалдаг болсон. Тийм одоо 1 2 3 тохиолдол байна. Мөн одоо Монгол улсын харьяатаас гараад Казахстан улсын харьяат болчоо буцаад Монгол улсын тухайн Казахстан улсад амьдрах одоо эдийн засгийн нийгмийн нөхцөл байдлыг шалтгаалаад тухайн Казахстан улсын харьяатаас гараад Монгол улсад хүрээд ирсэн. Тэгээд Казахстан улсын харьяатаас гарцсан боловч яг одоо ингээд Монгол улсын харьяатаас сэргийлэхээр бас өсөлтөө өгсөн. Тийм харьяалгүй бас хүмүүс байна. Тэдний хувьд бас зарим ихэнх нь бас бичиг баримтгүй болмаас бас ингээд нийгмийн тусламж авах, эрүүл мэндэд хамрагдах ингээд боловсролын сая ингээд сугал сурж байгаа боловч хүүхдүүд ингээд төгсөөд боловсролын бичиг баримт авч чадахгүй байгаа ингээд ийм хүүхдийн цаашаа сурч бас хөгжих тийм эрхэм зөрчигдсөн зүйлүүд бас байна. За мөн үүнээс гадна яг бас Монгол улсын харьяатаас гараад Казахстан улсын харьяат болсон боловч тухайн одоо улс орныхоо нийгмийн одоо өөрийнх нь нийгмийн нөхцөл байдал гэдэг юм уу амьдралын шаардлагаас буцаад бас нэг Баян-Улгийн аймагт амьдарж байгаа бас тодорхой тооны буюу 400 500 орчим иргэн бас байна гэсэн. Тэдгээр иргэдийн хувьд бол бас нэлээд бас буцаад Монгол улсын харьяат болох хүсэлтэд илэрхийлсэн одоо тийм хүсэлтэй байдаг боловч нөгөө Монгол улсын хувьд давхар иргэншлийг хүлээмжшүүлдэг. Үүнтэй холбогдуулаад нөгөө Казахстан улсын харьяатаас заавал гарах ёстой байдаг. Үүний тулд өөрөө бичлэн очдог.
тодорхой хэмжээний төлбөр хурамж төгөлдөг. Энэ боловч энэхүү шаардлагыг биелүүлж чадахгүй байгаа нөр амжиргааны дэвшин багтай. Тэр нөө буцаа заавал Казахстан улсын мөн консулууд дээр очих асуудал үүсдэг учраас тэр мөнгө төгрөг төлөх боломжгүй, тийш явах боломжгүй ийм нөхцөл байдлаар шалтгаалаад бас ингээд нэг бичиг баримт орсон суух бичиг баримтын хугацаанд дууссан. Тийм бас Казахстан улсын харьяат болсон боловч Монгол улсад амьдарч байгаа тийм бас 400 500 орчим бас иргэн байна. Эдгээр хүмүүс маань яг өөрсдөөсөө хүч эцэг гэх юм өмнөөс шийдэж гисэн эсвэл одоо боломж болцоо хайж өөрсдөө явсан ч юм уу. Тэгээд энэ их шүү дээ. Энд дээр яагаад хүний комисс ажиллах хэрэгтэй вэ? Тэгэхээр хүний эрх гэдэг бол өөрөө төг юм л. Одоо нэг ч хүний эрх зөрчигдөх ёсгүй. Тэр хүн гэдэг бодгалыг бий болж төрсөн нь бол тэр хүний өөрийн заяа магталмал үндсэн эрхүүдийг эдлэх ёстой. Тэгэхээр Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс бол дэж одоо нэг ч хүний эрхийг зөрчигдөхгүй байх. Тэр хүний эрхийг аль болох зөрчигдөл өрсөн сэргийлэх, хамгаалах, хангах тэр нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө одоо явж байгаа. Энэ зорилгоор. Гэхдээ энэ оюун улгийн аймагт саяны одоо харьяалгүй иргэдийн одоо эрхийн нөхцөл байдлыг дүн шинжилгээ хийх үндсэн ажлыг бол одоо тэр хэлсэн нөөбийн дөрвөстэй асуудал эрхлсэн дээд комиссарын газрын төлөөлөл бол бүрэн одоо хэрэгжүүл явж байгаа. Энд бол дэмжин туслах чиг үүрэгтэйгээр манай хамтарч хүний эрхийн комисс бол ажиллаж байгаа юм. Одоо дахиад нэг асуулт байна л да. 400-500 хүн Казахстаны иргэн болсон боловч одоо Монголдо дахиад давхар иргэшил болон Давхар иргэшилгүй энэ бол зөвхөн Казахстан улсын. Давхар иргэшил Монгол зөвшөөрөх учраас центр гэдэг ингэж Монголын иргэн болж чадахгүй. Гэхдээ Монголд амьдарч байж байгаа юм шүү дээ. Тий. За тэгээд нүүбийн дөрөв хэсэг гэж ярьж байна. Тэгэхээр миний асуулт юу вэ гэхээр цаанаасаас Монголоос гарах өөр газар руу явах тийм интеншн байсан гэсэн үг шүү дээ, тийм ээ? Өслийн хэлцэл ч юм уу. Тэгэхээр Монголоос явах илүү дээр байж магадгүй гэж бодох үндэслэл хүргээд байгаа энд нэгэн боломж олцсон мó ч юм уу. Эсвэл Монголд амьдрахаар эрхэм зөрчилдөд байгаа ч юм. Тийм зөөр шалтгаан байна уу юу? Энэ бол нөгөө 90 оноос эхлэлтэй эхнүүд нүүдлүүд явсан шүү дээ. Тэр үед ямар нөхцөл байдал үүссэн бэхээр нөгөө Казахстан улсын шинээр байгуулагдаад тэгээд иргэншил нөгөө бүх Казахстан үндэстнгүүдээ тухайн үндэстнгүүдээ нэгтгэх өөрийнхөө улсдаа одоо цуглуу нэгтгэх үүн дээр үндэслэж нөгөө тухайн улсын Казахстан улсын харьяат болсон тохиолдолд тодорхой хэмжээний одоо тэтгэмж өгөх тийм нөхцлүүдийг л тавьж ирсэн байна. Тэгэхээр энэ хүү одоо нөхцөл байдал нь өөрөө нөгөө Монгол улсад Казахстан иргэдийг тухайн Казахстан улсын харьяат болох тэр одоо нөхцөлийг бүрдүүлж ирсэн. Төгсөл зэрэгээр нь явж ирсэн. Аюулхийд ингээд казакууд нь халахад ирлэлтгээ тий эсвэл Улаанбаатарт хараа муу казак гэдэг ч юм уу ингээд нэг юм соёлын жоохон ялгаа талцал бол байдаг гэдэг юм одоо хоолж ирсэн яриач юм хөвшил ойлголч юм угаасаа нэгтгэж байдаг. Хоёрт нь бол сая бол сошиал медиаар нэлээд хурцтмал байдалд хүрлээ шүү дээ. Тэгэхээр яг биеэрээ аюулхийд очиод зүгээр аялаад биш өнрөө нь орсон үеэр иймэрхүү байдаг юм бэ нөө үнэн ойлголттой худлаа ойлголттой. Тэр яг бидний хувьд бол яг 4 хоногийн 3 хоногийн хугацаанд бол үндсэндээ яг харьяалалгүй болон тэр Казахстан улсын харьяат болсон боловч Монгол улсын иргэний харьяалаас гарч Казахстан улсын харьяат болсон боловч одоо амьдралын нөхцөл шаардлагаар буцаад Монгол улсад амьдарч байгаа тэр Казак улсын иргэдтэй болон төрийн байгуул энэ талаарх одоо иргэний бүртгэл гадаад иргэн харьяат тэгээд одоо төрийн байгууллагуудтай бол уулзсан. Яг тэр талаарх асуудал бол хөндөгдөөгүй. Тий. Та би асуугаагүй боловч би нэг энэ үзхийг ярих байсан юм да. Энийг хэлэх байсан юм да гэд бодогдсон шүү дээ. Дараа нэг би тэрийг ярих байсан шүү дээ. Тэгж бодогдож магадгүй хэлмээр байгаа зүйл юм уу? Энийг манайх ойлгоч байгаа юм гэдэг иргэд маань энийг ойлгоч гэсэн ч юм уу? Эсвэл таны ажиглалтаар ер нь бол
гол нь бол бидний хүний эрхийн комиссийн хувьд бол яг сая төгсөл байдал авч үзээд гол нь тэнд хүүхдийн сурж боловсролын эрхийн асуудал бол тэгээ жоохон хөндөгдөд байна. Хоригдоод байна. Өөрөөр хэлбэл хэдийгээр тэхэн хүүхд бичиг баримтгүй учраас нөгөө нэг боловсролын нөгөө захин бүртгэлт нь бүртгэлгүй учраас төгсөөд боловсролын одоо гэрчлэгийг авч чадахгүй байна. Тэгэхээр тэр хүүхдүүд маань өөрөө уг нь бол одоо хаанаас үл хамаараас төрснөөс үл хамаарч хүүхд бол өөрөө сурж боловсрох хэрэгтэй, хөгжих хэрэгтэй. Цаашаа тэр хүүхд өсөн дэвжих тэр эрх нээлттэй байх хэрэгтэй. Тэгтэл тэр хүүхэд зөвхөн тэр бичиг баримтгүйгээр шалтгаалаад боловсролын тэр захин бүртгэлд тийм ээ байхгүй гэдэг үндслэлээр тухайн сургуульд одоо ингээ өөрөө сураад байгаа шүү дээ. Хүүхдүүд сураад байгаа хэрнээ тэр төгсөлтийнхээ үнэлгийг авч чадахгүй байгаа. Цаашаа тэр нэгдээ сургууль одоо унсан урах боломж нь хязгаарлагдж байгаа нь өөрөө жоохон одоо үнэлэлтэй харамсалтай асуудал байна. Олон улсын гэрээ, пакт, хүүхдийн эрхийн конвенц тэгээ Монгол улсын одоо хамтраарсан олон улсын гэрээ дээр бол хүүхдийн сурч боловсрох эрх байж байгаа шүү дээ. Тэгэхээр манай Монгол улс засаг захиргааны нэгж байдаг юм боловсролын гэдэг би алийг нь бол мэдэхгүй. Гэхдээ тэр олон улсын гэрээнд орсон болон үндсэн хуулиа зөрчиж байна гэж ойлгож байна. Энэ бол Монгол улсын үндсэн хууль заасны дагуу Монгол улсын нэгдээ орсон олон улсын гэрээг гэр хүлээсэн үүргээ Монгол улс өөрөө биелүүлэх үүрэгтэй. Тэр хүрээгээр үндсэн олон улсын байгууллагын үүрэг хүлээдэг. Тэгэхээр Монгол улс хүний эрхийн түгээмэл тухайлбал бол нийгмийн эдийн засгийн соёлын эрхийн тухай олон улсын факт заасны дагуу хүүхдийг төсмө одоо баг боловсролыг үн төлбөрөг болох тий сурж боловсрох эрхтэй гэж заасан. Тэгэхээр энэ мөн одоо үндсэн хуулийн 14 болон 14 дугаар зүйл заасны дагуу ямар нэгэн байдлаар ялгарлан гадуурх асуудал бол байхгүй гэдгийг бол заасан. Гэтэл бичиг баримтгүй гэдэг хуулгаар хүүхдийн өөрийн одоо шаашд хөгжих сурж боловсрох эрхийг хязгаарлаж байгаа нь өөрөө хүний Монгол улсын үндсэн хууль болон хүний их олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг явуулсан. Тохиомжийг зөрчиж байна л гэж үзэж байна. Баярлалаа. За